Эдийн засгийн байнгын орон дээр яг энэ чинь нэг бүрчлэн байнгын орооны гишүүд хуулийн зүйл залттай энэ мэрэгжлийн экспертүүд Ямт хамгаалалтын институтын дарганаар ирээд их хоёр сайд суугаад бас 2 өдөр ажилласан юм аа. Тэгэхээр одоо их хурлын гишүүд өөрсдөө бас зарчмын зөрүүтэй санал гаргах эрхтэй. Байнгын орон дээр ч тэр одоо их хурлын тогтоолын төсөл төр ч өгдөг. Бүх юм дээр өгдөг. Тэгэхээр тэрийг бид нар хууль өрөөнд хүндэтгэж аваад ажилласан. Тэгэхээр одоо бол бям цаг дарга та их хурлын гишүүдийнхээ эрцийг бүрдүүлээд зарчмын зөрүүтэй санал нь болохгүй гэдгийг нэчээд одоо хэлж өгөх гээд институтынхаа маань одоо эдийн засгийн хөгжлийн яам сангийн амирхан бүгд ирсэн байна. Ерөнхий сайд маань сууж байна. Тэгээд ажиллаа л хийцгээе. Тэгэхгүй одоо нэг үгүйсгэж болохгүй ш. Түрүүн бол одоо энэ ажлын хэсгийнхэнд эдийн засгийн байнгын орол буцаа гэдэг ч одоо юу гэсэн үг вэ? Яаж ойлгох вэ? Бид нар их хурлын гишүүний бүрийн эрхийнхээ дагуу зарчмын зөрүүтэй санал оруулаад ирж байхад хүндэтгэл суусан шүү дээ. Тэгээд одоо хэдүүлээ сууж байгаа л ажлаа хийгээл дуусгая. Өмнөх жил ч гэсэн ингээл явсан. Очрох гишүүнээ ажлын хэсэг санал гаргаад энэ болно, энэ болохгүй та нар гаргасан байна шүү дээ. Тэ. Тэгээ та хэдийн дэмжсэн саналууд чинь байнгын ороонд дэмжигдсэн юм байна. Гэтэл та хэдийн дэмжээгүй саналууд чинь байнгын ороонд бас дэмжигдээгүй юм байна. Тийм үү? Та хэдийн муу ажилласан гэж огтхин ч хэлсэнгүү. Тийм болохоор гүйцэн боловсруулах чиглэл өгөх ёстой гэж үзэж байгаамаа. Энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6-гийн 12-т тийм үү? Санхүүжилтийн их үүсвэрийг тодорхойлсон шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцсон, хариуцах эзэнтэй, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөнд батлагдсан тухайн жилд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг эренбэлсэн байх юм шаардлага тавигддаг. Энэ хуулийн шаардлагад нийцээгүй саналууд хураагдаад энэ хураагдсан саналууд чинь эдийн засгийн байнгын орон дээр дэмжигдээгүй, ажлын хэсгээр дэмжигдээгүй. Тийм учраас дэмжигдээгүй саналууд чинь их хурлд орж ирээд энэ гишүүд чинь орж ирэхгүй байжгаад дэмжигдэх юм эрсдэл гарчаад энэ чинь улс орны эдийн засгийн төсвийн байдалд засгийн газарт маш том ачаа болох гэдэг шүү дээ. Эргээд энэ дээрээс төсөв цуулах мөнгө байхгүй. Дахиад заалтад нь хэрэгжихгүй болохоор засгийн газар ажиллаа хийсэнгүй улсын их хурлын баталсан хууль тогтоомж хэрэгждэггүй гэдэг. Ийм юмрал орчих гээд байгаа учраас энийг гүйцэн боловсруулъя. Ажлын хэсэг эдийн засгийн байнгын ороо дахиад нэг ажиллаатгаал гэж чиглэл өгөх гэж байгаа юм. Энийг бас гишүүд маань зөв ойлгоорой.